За трендүүдийн эсрэг чиглэлд сээлдээд хэрхэн 3R-ын ашигтай арилжаа хийснийг хамтдаа харцгаая. За тэгэхээр тухайн үед бол үндсэн хөдөлгөөн яг алтан дээр daily time frame uptrend trend buying zone-тай байсан. Үндсэн хөдөлгөөн маань дээшээ uptrend trend buying zone tourism төлөвлөгөөсөн импульс хөдөлгөөн явж байгаа нөхцөл байдалтай байгаад байгаа. 4 цагийн үед бол хөдөлгөөн 4 цагийн uptrend trend бас buying zone-тай байсан. Tourism төлөвлөгөө ирж иж таарсан. Тухайн үед бол үндсэн хөдөлгөөн маань энэ ёроолоос энэ орой хүртэл эсвийн low, эсвийн high-тай. За тэгээ хөдөлгөөн маань tourism төлөвлөгөө авчирж байгаа байдалтай байсан. За tourism төлөвлөгөөн ирж байгаа нөхцөл байдлыг нь яг tourism-д ирэх юм байна гэдгийг яаж мэдсэн бэ гэх юм бол 30 минут руу шилжүүлээд 30 минутын дээр үндсэн хөдөлгөөн маань ерөөхдөө down trend selling zone руу шилжчихсэн байсан тухай үед. Үгүй маш шүү, sorry. 30 минутын дээр яг down trend selling zone руу шилжиж амжаагүй байсан байна. Би яг өөр арилжаатай андуурч байна. 30 минут бол ерөөхдөө давхар tourism төлөвлөгөө авчирж исэн. За 30 минутын үед бол юу болж исэн бэ гэх юм бол 30 минутын uptrend trend buying zone-тэй хөдөлгөөн tourism төлөвлөгөө нэг удаа, хоёр удаа хийгээд failдчихсэн байсан. Энд бол оройгоо эвдэж чадахгүй байна. Заавал complex pullback хийх гээд байгаа юм байна гэдэг байдлаар доошоо унах магадaltaй болцсон байсан. Нэгдүгürt хоёрдугаарт нь гэх юм бол 30 минут өөрөө интерналаараа даунтай байсан. Энэ харагдаж байгаа энэ интернал бүтц дээр үндсэн хөдөлгөөн маань бол даун болчихсон байсан. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр 30 минутынхаа эсвийн трендийн эсрэг интернал трендэрийн даунтай daily time frame 4 цагийн аптрендүүдийн хөдөлгөөний үндсэн өөрийнх нь явах ёстой волюм нь ханчсан байсан. Яагаад вэ гэх юм бол 4 цаг дээр ялангуяа 4 цагийн хөдөлгөөн маань өмнө байгаа импульс хөдөлгөөний Fibonacci-гийн 38.2 руу хэвээсэн tourism төлөвлөгөө авчирсан. Импульс хөдөлгөөн дээш хасах 61.8 руу хүрэх ёстой байсан боловч яг тэрнээс даваад гарчихсан байсан. Тэгэхээр моментум алдах нь бол цаг хугацааны асуудал болцсон. Шинэ tourism төлөвлөгөө авчрах ёстой. 30 минут интерналаараа даунтай гэдэг дээр 5 минутын дээр даун чиглэлээ дагах боломжтой болсон. Ингээд 5 минутын down trend selling zone доош унаад tourism төлөвлөгөө авчирангууд tourism төлөвлөгөөн дээрээс сээлдэж авсан байна. Окей. За иймэрхүү байр суурьтай арилжаанууд болсон байна. Тэгээ бүгдээр нь National Journal Fix байла. Энэхүү арилжаануудыг хамтдаа хийх үсэх юм бол трейдер өмнөд дээрээ энэхүү арилжаануудыг хэрхэн хийгдэж байна вэ гэдгийг мэдхийг үсэх юм бол free room линк дээр гэж зөвлөе. Миний bio хэсэг дээр байгаа линкэн дээр дараад free room линк дээрээ. Окей.